Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хүндтэй албанд хүчин зүтгэж буй цагаан нөмөрөгт тангараг өргөсөн баатруудаа улс орны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон иргэн бүрийн эрүүл мэнд амь насын төлөө сэтгэл оюун биелэг ур чадвар юугаанд зориулан ажиллаж ирсэн ажиллаж байгаа үе үеийн ахмадууд гавьяа тэмч нийт эмч нартаа дэлхийн эмч нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 479 эмч аймгийн хэмжээнд төдийгүй бүсийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг чанартай үзүүлж ирлээ. Эмч нар өдөр бүр олон төрлийн өвчин, сорилтуудтай нүүр тулгарч байгаа ч онцлогын эмчилгээний технологитой орчин үеийн эмчилгээний арга техникүүдийг нэвтрүүлж ололттой үйл ажиллагаануудыг хийсний үр дүнд Орхон аймаг эрүүл мэндийн чанарын үзүүлэлтээр улсад 2 дугаар тэрэмлэгдсэн амжилттай байна. Бид 25-аас 26 онд олон үйлчлэгийг бас нэвтрүүлсэн байна. За үүний нэг нь хавдрын үндэсний баг мэргэжлийн үндэсний багуудтай хамтарч ажиллаж хавдрын тусламж үйлчлэгээ ялангуяа орон нутагта элэг тайрах болон хавдрын нарийн мэргэжлийн мэслийн тусламж үйлчлэгийг амжилттай нэвтрүүллээ. Судсан татварх онцлогын эмчилгээний технологиг 2022 оноос амжилттай нэвтрүүлж жил ирэх тусам нэр төрөл үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. 2025 онд гемодиализын тусламж үйлчлэгээ үзүүлэх үйл ажиллагааг хувийн хөвшилт төрийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүллээ. Эрүүл мэндийн тусламж үйлчлэгэнд өдөр бүр хиймэл оюун ухаан болон орчин үеийн онцлогын эмчилгээний технологиудыг нэвтрүүлж шинэ арга аргачлалыг олонтой амжилттай үйл ажиллагаанд хэрэгжүүлж иргэн бүрт эрүүл мэндийн эрсдэлгүй аюулгүй тусламж үйлчлэгээ хүргэн ажиллаж байна. Үе үеийн эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж ирсэн эмч эмнэлгийн мэргэжчнүүд та бүхэндээ Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олонны нэрийн өмнөөс дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэж ажилд нь өндөр амжилт хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Та бүхэн маань эрүүл энх байж ажил амжилт нь улам бүр өргөжин тэлж дэлгэрэх болтугай.